Сайн уу, Соло байна. За ингээд та нартайгаа шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд та нараас бичлэгээ эхлэхээс өмнө нэг хүлцэл өчье. Би шинэ микрофон авсан шүү дээ, тий. Тэргээрээ би өмнөх бичлэгээ бичиж үзсэн чи яг миний төсөөлж ясан шиг гоё дууг гаргаж чадаагүй. Тэгээ би Amazon руу буцаагаад одоо шинэ микрофон загтсан байгаа. Энэ нь авсан бичлэгт оруулсан микрофон болохоор жоохон хямдхан микрофон авсан байхгүй юу. Тэгээ харамч хүн 2 дахин төлдөг гэдэг үг яг батлагдаад хямдхан микрофон авсан чинь дуу нь ерөөсөө гоё байгаагүй. Тэгээд буцаасан. Тэгээ удахгүй бүр гоё подкаст хийдэг хүмүүсийн хэрэгэлдэг микрофон ирнэ. Тэгээд тэр болтол одоо камерныхаа энэ микрофоныг залгаад ярьж ин тэгэхээр өмнөх биш жоохон дуу маань сул байж магадгүй. Тэгээд ойлгоорой. За өнөөдөр бүгдээрээ яах вэ гэхээр өнөөдрөөс эхлээ бүгдээрээ нэг шин булан хийн. Булангаараа та нартай Японы сонин сайхныг хуваалцна. Жохон тийм өвөрмөц хов жив ч юм уу те гажиг ч юм уу тиймэрхүү юм хуваалцъя гэж бодож байна. Энэ булангаа болохоор Japan сонин сайхан буюу Japan сууса гэж нэрлэе гэж бодож байгаа. Хэрвээ та нарт гоё нэр байх юм бол комментээр заавал санал болгоорой заяа. Тэг би сонгож байгаад яг энэ буланд тохирсон нэр байх юм бол тэрийг бас авъя гэж бодож байна. Бүгдээрээ энэ булангаа хамтдаа бүтээгээд явцгаая. За тэгээд бичлэг рүүгээ орохоос өмнө Цоологийнхаа сувагт subscribe дарж амжааг байгаа бол заавал subscribe дараарай. Гуйж байна. Тэгээд Цоологийнхаа Facebook, Instagram-ыг follow хийхээ битгий мартаарай. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр энэ булангаа би нэлээд удаан бодож явсан. Тэгээ юуны талаар яриул бас сонирхолтой ах юм бол гэж бодсон. Тэгээд ер нь бол ингээд Японы талаар зөндөө гой ингээд мэдээллүүд зөндөө явж идэв штэ. Тэгээ жоохон сонин содон өвөрмөц мэдээлэл ч юм уу бас жоохон тийм хов живийн талаар ингээд ярил хүмүүс бас их үзэх юм болов гэж бодоод. Тэгээ би бас жоохон энэ талаар ярих юм бол миний стресс тайлгдана гэж үзсэн. Энэ булангийнхаа хамгийн анхны дугаараар юу сонгосон бэ гэхлээр Хоккайдод амьдардаг Ватанабе Рюта гэж залуу байгаа. За энэ залуу яадаг вэ гэхлээр олон их нэртэй ютубер гэж одоо явж байгаа. За тэгээд энэ залуу маань 1 жилийн өмнөөс эхлээд YouTube ажиллуулж эхэлсэн байгаа. Тэгээд тэргээрээ өөрийнхөө олон их нэртэй амьдралаа ингээд хуваалцаад тэргээрээ ингээд мөнгө олж эхэлсэн байгаа. За нэг ойролцоогоор нэг 30 эдтэй залуу байгаа юм шиг байгаа. Тэгж харагдаад байгаа. Яг насыг нь бол би олж мэдэж чадаагүй. За ингээд бүгдээрээ шууд гэр бүлийн гишүүдийн талаар ярилцъя. 4 их нэртэй. Хамгийн ихний их нэрийн нэгдүгээр хатан нь Хисаки гэдэг эмэгтэй байгаа. Хоёрдугаар хатан нь Аяка гэдэг эмэгтэй. Гуравдугаар хатан нь Чихару гэдэг эмэгтэй. Тэгээд энэ 3 их нэртэйгээ одоо хамт амьдарч байгаа. Чихиро гээд 4 дахь их нэр нь байдаг гэсэн тэр нь тустай амьдардаг. За тэгээ энэ 4 их нэрээсээ гадна цаана 3 найз охинтой гинэ. Йоо та нар төсөөлж гин үү? Нэг залууд ингээд 7 эмэгтэй ногцсон байна. Хөөе энэ бичлэгийг үзэж байгаа ганц би чи юу хийгээд байгаа юм бэ? Цаа чи нэг залуу бүр ингээд 4 их нэртэй 3 найз охинтой чи юу хийгээд байгаа юм бэ? Одоо болохоор 9 хүүхэдтэй гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо хамгийн сүүлийн үеийн мэдээнээс нь гэх юм бол 3 дахь ихнэр Чихару нь 2 ихэр хүүхэдтэй болсон. Одоо жирэмсэн гэсэн үг. 3 сард төрөх юм байлаа. C-section хийж агаад төрөх юм байна. Тэгэхээр ингээд 11 хүүхэдтэй болно гэсэн үг. 11 хүүхэдтэй. Тэгээ би зарим нэг бичлэгүүдийг бас ингээд үзээ явж байсан чинь нэгдүгээр их нэрийнх нь Хисаки гэдэг эмэгтэйгийнх нь охин нь болохоор хамгийн том охин юм шиг байна. Яг ковид үеэр төржсэн 27 хоногтой төрөөд тэгээ зөндөө олон асуудал гараад яг ковид гэд уулзаж чадахгүй саргаад нөгөөд хүүхэд асран хамгаалдаг газар тэгээ ядчихад өөрсдийнхөө амьдардаг газраас өөр газар аяллаар явж явах үедээ төрсөн болохоор ковид энтрээс болоод эрчим тэмчилгээний өрөө тасаг масагт ингээд байж агаад тэгээ тэндээсээ ингээд авч харих гэсэн чинь эмнэлэгт ингээд заавал байнга тэр нөгөө үзүүлж исэн эмнэлэгтээ үзүүлэх ёстой энэ төр гэх тэгээд
өөрийнх нь амьдарч исэн газраас өөр газар төрсөн гэсэн штэ. Тэгээ тийм болохоор нөгөө ковид болоод ингээ явъя гэхлээр нөгөө хүүхдээ чинь эмнэлгийнх нь хүмүүс нь өгж явуулахгүй ковидоос болоод тэгээд тэр хэд ингээ яалтчгүй тэр нэгдүгээр эхнэрийнх нь хамгийн том охиныг одоо тэр Фукушима гэд төрсөн газар нь үлдээгээд тэр хотынх нь хүүхдийн асрамжийн газарт ингээд үлдээж исэн байна. Тэгээ тэрнээс хойш ингээд буцаагаад авъя гэд ингээд хөөцөлдсөн ч гэсэн яг ингээд амьдрах орчин чинь зүгээр юм уу? Одоо тэгээд энэ Хоккайдо гэх бүр хамгийн Японы хамгийн хойд арал дээр очиод ингээд олуулан амьдарч байгаа байхгүй юу? Тэгээд ингэ өгч мөгдөхгүй гэсэн айгүй хэцүү байдаг гэсэн авахд айгүй хэцүү байдаг гэдэг яг тийм бичлэг оруулсан байсан. За тэгээд бусад хүүхдүүд нь болохоор ингээд хамт амьдарч байгаа. Тэгээд дөрөвдүгээр эхнэрийнх нь талаар нэг ярихгүй байгаа. За дөрөвдүгээр эхнэр нь болохоор ингэж YouTube дээр царай зүсээ гаргах жоохон дурггүй юм шиг байгаа. За тийм болохоор дөрөвдүгээр эхнэр нь одоо хідэн хүүхдтэй яадаг гэдэг нэг тэр мэдээллийг өгөхгүй байгаа болохоор бусад хүүхдүүд нь болохоор ингээд хамтдаа Ватанабе Рюта болон 3 эхнэртэй ингээд хамт амьдэрдэм байна. Тэр 3 дахь эхнэр нь бас нэг хүүхдтэй. Тэгээд одоо тэр 3 дахь эхнэрээсээ ингээд 3 хүүхэдтэй болж ин гэсэн. Тэгээ 2 дахь эхнэр Аяка нь болохоор жирэмсэлж чаддгүй гэсэн. Тэгээд жирэмслүүлэхийн тулд хичээн гэх нэг бичлэг дээр тэгж ярьжсэн. Тулж ажиллана тий. 2 дахь эхнэртэйгээ тулж ажиллана гэсэн чинь 3 дахь эхнэр нь жирэмсэн болцсон. 3 нохойтой. За энэ хэд хаана амьдардаг вэ гэхээр Хоккайдо Саппоро хотод амьдардаг гэж байгаа. За энэ Ватанабе Рюта гэдэг залуу ер нь ямар ажил эрхэлдэг яасан гайхамшигтэй залуу вэ гэж бас бодож магадгүй ийм олон эмэгтэйчүүдийн учрыг болоод тэгээ энэ залуу болохоор эхнэрүүд нь ажил хийдэг. Тэгээд өөрөө гэртээ суудаг. Тэгээ энэнийг бүр хүлээн зөвшөөрсөн. За миний эхнэрүүд ингээ сайн одоо би олон их нэртэй болох тусам манай өрхийн санхүү айгүй сайхан болно, тогтвортой болно гэж ярьдаг заяа. Тэгээ та нар энэ талаараас эвгэж бодчих. Тэгээ ийм эрэгтэйг за би бас энэ бичлэгээрээ ингээд ойр зур нөгөө нэг Япон хэллэгүүдийг бас хэлээд явъя заяа. Химо отого гэж хэлдэг байхгүй химо отого. За тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө эмэгтэйчүүдийг ажил хийлгээд өөрөө ажил хийдэггүй гэртээ ингээд байдаг эрэгтэй хүнийг химо отого гэж хэлдэг байхгүй. Энэ залхуу болохоор химо отого. Тэгээ тэрийгээ бүр ингээд YouTube дээр гаргаж цацдаг. Өөрөө тэрэндээ ингээд баг юу яадгүй. Гэхдээ энэ YouTube-ийн сувгийг яг 1 жилийн өмнө эхлүүлж байхдаа өөрөө одоо орлогын их үсвэртэй олъё гэж бодоод эхэлж исэн гэж байгаа байхгүй юу. Үзэлтүүд нь амар их заяа. Хангалттай ингээд бас мөнгө олцдог байгаа байхгүй юу YouTube-ээс айгуу сэргэлэн. Тэгээд 3 эхнэр нь ингээд ажиллаа хийгээд өөрхийнхөө санхүүг ерөнхийдөө авч явдаг. Тэр хойгуур нь ингээд Ватанабе болохоро хүүхдүүд гэрийн одоо ойр зургийн юмнуудаа ингээд зохицуулаад ерөнхийдөө гэртээ байдаг гэж байгаа. За тэгээ энэ залуугийн зорилго нь заяа хэдэн их нэртэй болох зорилготой вэ гэвэл нийтдээ 7 их нэртэй болох зорилготой гинэ. Тэгээд одоо нийтдээ болвол ингээд 4 их нэртэй 3 найз охинтой шүү дээ. Тэгээ ирээдүйд ингээд 3 найз охин эхнэрээ болгож одоо тэгэл ийм олуулан амьдрыг л тархийг угаах шаардлага гарна шүү дээ тий. Тэгээд яг тэр үедээ бас явж байгаа. Тэгээд энэнд нь одоо олон өөр бусад эмэгтэйтэй ингээд хамт амьдрахыг зөвшөөрөх эмэгтэй хэр олдох бол та нар юу гэж бодож байна? Би эхэндээ яг энэ эхний бичлэгийг үзээд ч юм уу те Instagram энтрийг харчаад бүр ингээд ямар сонин гайж юм бэ? Ямар жоох эвгүй ингээд бодож исэн. Тэгээд сүүлдээ бичлэгүүдийг үзээд исэн чинь дасаад лээ заяа амар сонин ингээд дасаад сонин эхлээд айгу гажиг санагдаад. Тэгээд сүүлдээ одоо нөгөө нөхрөө бичлэгэндээ оруулахгүй нөхөр нь эзгүй өөр тийшээ ажил маяглаар одоо сүүлийн үед ажил нэгтээд байгаа гинэ нөгөө YouTube энтер итгэвтэй хийгээд эхэлсэн чинь тэгээд өөр тийшээ ингэж ажил маяглаар явдаг яваад тэр хоорондоор нь нөгөө 3 эхнэр нь бичлэгээ хийдэг заяа. Тэгээ 3 эхнэр нь хоорондоо ер нь ямархуу харилцаатай болмол гэд ингээ бодоодсэн хараад бичлэг дээр ингээл хүн сонирх нь штэ. Одоо би ингээл өөр нэг эмхтэй тий манай нөхөртөө суучаал тэгэл ингэдэг би бол бас хардна тийм ээ. Дургу өөр штэ. Тэгээ би ажиглаад ингээд үзсэн чинь
бас нэг хоорондоо тийм амар муу харилцаатай энэ төр биш заяа. Айгүй хөөрхөн харилцаатай. Тэгээд хамтдаа нөгөө ууж идэж шоудаж моодж байгаа бичлэгээ YouTube дээр оруулаад хамтдаа ингээд cookie enter хийж идэж байгаа бичлэгээ YouTube дээр оруулдаг. Тэгээд ерөнхийдөө айгүй хоорондоо бас айгүй тохиромжтой юм шиг үлээ. Тэгэхээр бас яг 3 эхнэр нь хамт амьдарч байгаа 3 эхнэр ингээд хоорондоо бас гайгүй харилцаатай болохоор энэ харилцаас яваад идэм болов гэж бодсон. Тэгээд бас нэг бичлэг дээр нөгөө шөнийн ажлаа хэрхэн хэр хийдэг мэддэг тиймэрхүү юм ярьсан юм уу гэсэн чи энэ залуу ингээд 7 хоногт 28 удаа хийдэг гэж байгаа байхгүй. Яа, юу гэсэн ч үгүй. Бүр толгой ирчихлээ. Одоо 28 гэхээр сард 28 биш юм уу? Би одоо буруу сонссон болов уу? 7 хоногт 28 юм бах та. За мэдгүй. Яа, тэгээ бүр ингээ амар сонир санагдаад. Тэгээ та нар энэ талаараас юу гэж бодож байна? Тэгээ юу яасан бэхгүй юм? Японд бас өөр ингэж олон их нэртэй хүмүүс байд юм болов гэдгсэн чинь бас байд юм байна. 2 3 тийм алдартай бүр ингээд олон юм их нэртэйгээр алдартай тийм Япон хүн байд юм байна. Тэгээ надад бүр ингээд амар их асуултууд гарч ирж байгаа байхгүй. Одоо энэ өөрхийн орлогоо яаж мэдээлдэг те. Тэгээд одоо нэг хүн чинь нэг хүнтэйгээ л гэрэлсэн байх хэрэгтэй үстэй. Тэгэхээр яг зүгээр гэрэлтэй батлуулахгүйгээр ингээд эхнэр нөхөр гэдэг харилцаанд ороод явж юм болов. За тэгээд энэ дунд өсөж байгаа те. Энэ гэр бүл төсөж байгаа хүүхдүүд ямар орчинд өсдөм бол ингээд энийг ингээд энгийнээр хүлээж авч өсөх юм болов энэ тэргээ бүр амар олон бодогдож байгаа байхгүй юу. За тэгээд ерөнхийдөө нэг ийм сони юм бас Японд байна. Тэгээд энэ булангийнхаа хамгийн ихний дугаараар энэ залуугийн талаараас хуваалцал сонирхолтой болов гэж бодлоо. Тэгээд яг мэдээлэл энэ төр гэж хүрэхээсээ илүү зүгээр сонин хачин юм ярих болон учраас нэг амар ингээд бас битгий сериусны хүлээж аваарай. Бас ийм хүн Японд бас ийм сонин хүн байд юм байна. Ийм гэр бүл байд юм байна гэд хүлээгээд аваарай. За тэгээд та нар энэ гэр бүлийн талаар юу гэж бодож байна? Сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд цаашдаа олон шинэ бичлэг үзхийг хүсвэл сувгтаа subscribe дараад тэгээд энэ бичлэг сонирхолтой санагдсан бол лайк дараарай. Тэгээ бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай. Миний батарей дуусгаад байна. Камерны батарей дуусгаа. Тэгээд гялс дуусгачлаа. Японы ямар сонин сайхны талаар ч юм уу хов живний талаар мэдмээр байна. Комментээр үлдээгээрэй. Тэгээд хоолой бичлэг бэлдэж оруулж ийзаа юу. За тэгээд дараагийнхаа Jap Sauce булангаараа уулзлаа. Түр баяртай.